Охин эргэлзээ тэн том хаалгыг түлхэн нэв. Гадаах ертөнц хэдийн галзуурлын ангалд унжээ. Хаа сайгүй өнгөрөгч хүмүүс рүү дайран хазах зомбинууд байлаа. Эсэд цочрлоосоо ч гарч амжаагүй байв. Гэтэл хуурсан хөршин түүнийг өгтлээ ширтэж байхыг харав. Охин айсандаа хоёр хөлөнд сулран салгав. Аз болоход аав нь түүнийг өгц татан гэртээ орууллаа. Хоёулаа зойр руу зүгтгаар зэхэж байтал ардаас нь шил хаврах цангинсан чимээ сонсогдов. Хуурсан хөршин цонхоор даван мөлхөж орж иржээ. Одоо зүгтийг гэсэн ч хэтэрхий оройтсан байлаа. Аав нь ууртай архиран түүн рүү дайрав. Төд удалгүй гар дээр нь цустай хазуулсан шарх гарлаа. Тэр аимшигт өвдөлтийг төвчин шилний хилтерхий шүүрч аваад хүчтэй зов. Биерээ дүүрэн цус болсон аавыгаа хараад эсэ өөрийн ирэхгүй хэд алхам ухрав. Тэгээд бүр эргэж харалгүй гадагшгүй гарлаа. Гудамжаар зүгтэж хашгирсан хүмүүс дүүрэн байв. Шүдээ яр зайлгсан зомбинууд бүр хаасайгүй үзэгдэн. Эсэ шүдээ 100 ухаан мэдрэлгүй гүйлээ. Тэр хурдлан ирсэн машиныг арайхийн болтов. Тэр нэг айл олж хорогдохыг хүсв. Гэвч урд хаалган тас төвжээтэй байлаа. Ил аргагүй хажуугийн хашаагаар даван орлоо. Ардах зомбинууд хорсолтойгоор ярхирч байв. Тэр дотор хайцаа бүх хүчээрээ дарлаа. Толгойдоо хаашаа зүгтах вэ гэж тооцоолж байв. Гинэт урд нь хоёр хүний сүүдэр үсрэн гарч ирлээ. Тэд эсгийн дүүгийн ангийн хүүхдүүд байв. Тэд өмнө нь хид хідэн удаа уулзаж байжээ. Тэдний дундах богино үстэй хүүг Гэри гэдэг. Бараг ямар ч эргэлзэлгүйгээр гуруулаа хамтдаа зүгтахаар шийдэв. Гэвч хэдхэн алхамч явж амжаагүй байтал тэд эвдэрч зогссон нэг машинтай таарав. Машинаас 3 ам бүлтэй нэг гэр бүл бууж ирлээ. Тэдний охин нь яг Гэригийн танил байв. Тэд дэлгүүрийн төв рүү очиж хорогдохоор зэхэж байжээ. Тэнд албаныхан цэргүүд байрлуулсан гэж сонссон байв. Гэвч тийшээ хүрээд л тэд ойлголоо. Энэ газар хэдийн хүнээр битүү бүслэгдсэн байв. Тэргийнхэн амьд үлдсэн хүмүүсийг хүлээж авахаас татгалзжээ. Борох хаалган дээр хаалт босгосон байлаа. Гинэт хид хідэн буун дуу цуурайтав. Ил нар цэргийнхний шийдэмгий байдлыг биеэрээ мэдэрлээ. Тэд эсрэг зөв рүү хүмүүсийн дундаас арайхийн шахагдан гарлаа. Энд найдах юм огт үлдээгүй нийлт байв. Тэд шинэ хорогдох газар олох ёстой байлаа. Мэдхийн завдалгүй тэнгэр харанхуйлж эхлэв. Бүгд түр амсгийхээр нэгэн хувийн байшин болохоос өөр аргагүй болов. Тэд өрөө бүрийг нэг нэгээр нь шалгалаа. Аюулгүй гэдгийг батсны дараа амрах газар хайж эхлэв. Өмнө нь осолд орсон тэр хүн бол хатуу зантай нэгэн ээж байлаа. Тэр гэрэд хоёр хүүхэдтэйгээ явж байгаагаа хэлв. Аюулгүй байхын тулд заавал хамгийн дээд давхарт байрлах ёстой гэлээ. Харин ил таарсан нэг өрөө олж суугаад авлаа. Толгойд нь дүүгийнхэн дүр өөрийн ирэхгүй тодром орж ирэв. Ээж нь аль эрт өөд болсон. Тэр дүүтэйгээ багасаа бие биедээ түшиглэн өсчээ. Гэтэл аав нь дахин толгоогоо мэдүүлсэн нэгэн байв. Гамшиг болохын яг өмнөх өдөр дүү наавынхаа зодуур хараалыг тэсэж чадалгүй. Уурсандаа гэрээсээ гараад явчихжээ. Ил одоо хүртэл дүүгээ дахин хараагүй. Тэр дүүгийнхээ амь насанд маш их санаа зовж байлаа. Тэр манар нь нойронд автах гэж байтал өрөөний гаднаас гинэт чимээ гарлаа. Бүгд сэрэмжлэн босож зогсов. Гэри бейсболын цохор атхан хамгийн урд алхлаа. Доод давхрын цонхны шил хагарсныг тэд харав. Бүгдийн нуруугаар зэрэг хүйт таав. Нэг зомби гинэт хүчтэй дайран гарч ирлээ. Гэри маш хурдан хариу үйлдэл үзүүлв. Тэр хажуу тийш бултан өнгөрөв. Гартаа байсан цохороо тасралтгүй далайлаа. Өрсөлдөгчөө тун хурдан дарсан ч гаргасан чимээ нь ойр хавийн бүх зомбиг татчихв. Энэ газар одоо үлдэх аргагүй болсон нь тодорхой. Гэри бүгдийг дагуулan арын хаалгаар ухарлаа. Гудамжаар хаасайгүй тэнэх зомбинуудыг хараад тэд хідүүлээ нэгэн хамгийн сайн хорогдох газрыг зэрэг бодов. Тэр нь хаалга цонх нь бүгд бэхлэгдсэн сургууль байлаа. Гэхдээ тийшээ яаж хүрэх нь том асуудал болов. Шийдэмгийн ээж хоёр хүүхдээ нэг харснаа. Гинэтх нь ямар ч тохиогүй гадагш дайран гарлаа. Түүний гаргасан чимээ даруй бүх зомбиг өөр лүгээ татав. Тэр өөрийгөө өгөөш болохоор шийдсэн байжээ. Хоёр хүүхэдтэй амьд үлдэх өчүүхэн боломж гаргахын тулд Гэри түүний итгэлийг алдаагүй. Бүгдийг дагуулan хурдан бүслэлтийг сэтлэн гарлаа. Азар сургууль тийм чухал байсангүй. Зузаан төмөр торон хашааг түргэнд авч тэд эцэст нь зомбинуудын мөшгөлтөөс мултарлаа. Энэ сургууль хотхны хамгийн аюулгүй цайз гэхэд болно. Гурван талдаа төмөр торон хамгаалалттай. Хичээлийн байрны хаалга цонхч бүгд зузаатгсан байв. Дээрээс нь өнөөдөр яг амралтын өдөр таарсан тул сургууль нам гүм ганц ч хүнгүй байлаа. Бүгд том тойрог хийж шалгасны эцэст зөвхөн захирлын өрөөнөөс л чимээ гарч байв. Гэри хамгийн түрүүнд урагшлав. Суурин утсыг шүүрэн аваад хайр найргүй нүдлээ. Зомби болсон захирлыг тийхүү дуусгав. Бүгд хамтдаа хөдөлж хичээлийн байрны бүх орц гарцыг таг битүүллээ. Эли булан руу очиод утсаа гарган дүүдээ залгав. Гэвч цаанаас нь дахиад хинч авсангүй. Гэри дотны найз Мактайгаа хоолны газраас нилээд их нөөц олж ирв. Эдгээр нь тэднийг хэдэн өдөр арга цаахад хангалттай байлаа. Хамгийн гол нь шүршүүрийн өрөөнд тасралтгүй гоожих цэвэр ус байв. Энд үнэхээр шилдэг хорогдох газар гэж хэлж болохоор байлаа. Зөвхөн Грэс аль хоёр л ээжийнхээ золиослолд гүнээ шаналж байв. Дүү аль нь омголон түргэн зантай нэгэн. Ялангуяа Гэри өдөрдөгч шиг аашлахыг бүр төвчдөггүй байлаа. Харин ихч Грэс угаасаа сайхан сэтгэлтэй. Тэр элэг өмнө нь огт таньдаггүй байсан ч түүнийг толгойноосоо хөл хүртлээ бохирцсныг хараад өөрөө хувцас олж ирэв. Элэг шүршүүрт ороорой гэж хэллээ. Ингүүл сэтгэл нь арай дээрдэж магадгүй. Бусад нь харин ангид цугларч цаашид яхаа ярилцаж байв. Энэ зомбигийн гамшиг огт ойлгомжгүйгээр ихэлсэн. Вирус яаж үүснийг хэн ч мэдэхгүй. Гэригийн бодол тун гутранг байлаа. Эм чин ердөө жижиг хотхон тусламж эртэл хүлээн гэдэг бараг гордлогогүй. Тэр үед урт хаалганы зүгээс гинэт үүмэн сонсогдов. Газар бүгд бэлтгэлээ сайн базаасан байсан. Догширсан зомбинууд дотогш нэвтэрч чадсангүй. Гэсэн ч Гэри үүнийг хангалттай аюулгүй гэж үзсэнгүй. Бүгдийг дагуулan хаалга цонхыг дахин нэг шалгав. Тэд сууж амархаар зэхэж байх яг тэр мөчид сургуулийн гаднаас асар чанга дэлбэрэлт сонсогдлоо. Бүгд дуу гарсан зүг рүү харцгаав. Ойрол зогчдоос дэлбэрсэн байжээ. Ойр хавийн зомбинууд бүгд тийш татагдсан ч
Хинч гадагш гарч салхи хамсгалах бодлого байлаа. Өдрүүд нэг нэгээр өнгөрсөөр хичээлийн байрны нөөцч улам багасв. Тэр шөнө орой бүгд гүн нойронд автсан байхад нэг гар гинэт ис рүү сунан ирлээ. Бодит мэд хүрээс түүнийг агшин зуур цочоон сэрэв. Гар талд нь хин нэгний нүд өөрийг нь цоо ширтээд байгаа юм шиг санагдана. Нойр нь хүрэхгүй байсан ис ярун цэврийн өрөө рүү ус уухаар яв. Энэ удаа түүний мэдрэмж тун тод байлаа. Гар талд нь нэг хүний сүүдэр гясгийн өнгөрөв. Ис яран буцаж гүгээд хамтрагчдаа сэрэв. Бүгд анги бүрийг нэг нэгээр нь самнан хайж эхлэв. Гэтэл хадгалах шүүгэн дотроос үл ялэг хөрхрөх чимээ гарлаа. Хаалгыг онгойлгон харуул. Дотор нь үнэхээр нэг хүн гүн унтаж байв. Кири түүнийг өөрийн математикийн багш гэдгийг танилаа. Илхий урагш очоод гар бууг нь шууд булаан авав. Ингээд гүн унтаж байсан багш даруй зочин сэрэв. Хамгийн их санаа зовсон зүйл нь математикийн багш яаж дотогш орж ирсэн явдал байлаа. Хэрэв нуусан өөр орц байвал дараагийн удаа орж ирэх нь зомби байж мэднэ. Харин Илхий өөр нэг зүйлийг мэдхийг ихэд хүсэж байв. Өчигдөр шөнө тэр өөрийг нь дагаж байсан эсхийг, бас нууцаар нүүрэнд нь хүрсэн эсхийг эдгээр асуултад багш нэгийг нь ч хариулсангүй. Цадтлаа идэж уусныхаа дараа тэр халуун усанд ормоор байна гэв. Хариулт авахын тулд Кири төвчээр заан багшийн бүх шаардлагыг биелүүлв. Нөгөө хүн угаалгын өрөө рүү ороход тэр хаалган дээрээс чихүүдс хүрэн дүр зураг олж харав. Бусад нь багшийг үлдээх үү явуулах уу гэж ярилцсаар байлаа. Гэтэл Кири гинэт царайнд барайсаар орж ирв. Бууга хурдан гарах. Тэр бүгдэд аимшигтай үннийг хэлв. Математикийн багшийн гар дээр хазуулсан мөр байсан. Тэр халдвар авсан байх магадлал маш өндөр байлаа. Бүгд арга сүүгчилж байх тэр мөчид математикийн багш өөрөө алхсаар хурч ирв. Хар нүх шиг бууны ам өөдөөс нь чиглэхэд тэр халдвар аваагүй гэж сандран тайлбарлав. Гэвч Кири түнд ханцууга шамлаг гэж хэлэхэд багшийн нүүрэнд гашуун инээмсэглэл тодров. Тэгээд гинэт эргэж харалгүй зүгтлаа. Бүгд зөнгөөрөө араас нь хурдлан хөөв. Кири ууртайгаар архирав. Хоёр хөлөөрөө хүчтэй үсрэн багшийг шууд унгав. Олон хүн хурдан бууд гэж хашгирч байлаа. Энэ удаа багш бүрэн сандарч орхив. Болцгоо. Тэр өөрийгөө хазуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Бас хичээлийн байрнаас сайн дураараа явна гэв. Энэ бол бүгдийн хүсэж байсан төгсгөл байлаа. Эцсийн эцэст хинч өөрийн багшийг үнэхээр алахыг төвчихгүй. Магадгүй мөс чанар нь хөдөлсөн биз. Явхаасаа өмнө тэр өөрөө ярьж эхлэв. Яаж дотогш орж ирснэ? Вирус дөнгөж дэгдэж эхлэхэд тэр сургуульд нуугдахыг бодсон байжээ. Замдаа тэр бас нэг хамтрагчтай таарсан. Тэр хоёр бие биедээ төшөг болж арайн гэж сургуулийн ойролцоо хурж ирэв. Гэвч бүх орцыг зомбинууд бүсэлсэн байлаа. Багш том тойрог хийж явсаар өөрийн зүхний өрөөний агааржуулалтын цонхыг олжээ. Яг нэг хүн багтаж гарахаар хэмжээтэй байв. Гэвч тэр дөнгөж авирч гарах үед хамтрагч нь зомбинуудын саварт оров. Аргагүй хүнд мөчид тэр хамтрагчаа зомби болон хувирхаас өмнө өөрийн гараар амийг нь таслахаас өөр аргагүй болсон. Харин гар дээрх хазуулсан мөр мөн л тэр хамтрагчийн үлдээсэн зүйл байжээ. Тэр үед нөгөө хүн халдвар аваагүй байсан гин. Багш өөрийн түүхийг туйлын өрөвдөлтэй мэд ярьсан ч гисэн ч хинч түүнийг үлдээхийг хүссэнгүй. Кири урагш гарч том хаалгыг нээхээр болов. Гэтэл багш гинэд түүний гараас зуурчихв. Тэгээд нэг хазлаа. Догшин ууртай айлс гар бууг шүүрэн авлаа. Тэр архин хашгирч багшийг хөөж гаргав. Үгээрч зогссонгүй. Тэр хазуулсан кирвч бас явуулахыг хүсв. Үүнийг сонсоод бүгд дургуутслээ. Грэс хүртэл дүүгээ ингэх ёсгүй гэж бодов. Гэхдээ Кири хазуулсан нь үнэн. Түүнийг халдвар аваагүй гэж хинч баталж чадсангүй. Тиймээс эхлээд түүнийг эмнэлгийн өрөөнд хорхоор шийдэв. Хэсэг хугацаанд ажиллахаар болов. Харин дотны найз Майк дотроо учрыг гадарлаж байлаа. Тэр аавыгаа амьд өгтөл болж хувирахыг нүдэрээ харж байсан. Халдвар авсан хүний биеийн халуун маш их буурдгийг мэддэг байв. Тиймээс Кири халдвар аваагүй байж магадгүй гэж дүгнэв. Тэр байтугай математикийн багшд хэвэн байсан байж мэднэ. Үнэн хэрэгтээ бүх зүйл Майкийн таамагласнаар болов. 2 өдөр өнгөрлөө. Кирид ямар ч с ижигтэй шинж илэрсэнгүй. Сайхан сэтгэлт Грэс үе үе ирж түнд халамж анхаарал үзүүлдэг байв. Хоёулаа тусгаарлах өрөөнөөс дөнгөж гармагц. Радиогоор гинэт сэтгэл сэргээн мэдээ сонсогдов. Цэргийнхэн зэрэгэлдэх хотод албан ёсны хорогдох байр байгуулжээ. Тэнд хэрэгцээт зүйлс бүрэн бас цэргүүд хамгаалж байгааг нь. Одоогийн байдлаар хамгийн сайн очих газар яах аргагүй мөн. Гэвч хоёр газрын хооронд 100 миль зайтай. Энэ бол огт амар аялал биш. Азиндээ байх нь хамгийн найдвартай гэж үзв. Харин Кири эсрэгээрээ албан ёсны хорогдох байр руу заавал явах ёстой гэж бодож байлаа. Учир нь энтхийн нөөц нэг л өдөр дуусна. Хоёр тал маргалдаж бүр замбраагаа алдаж байх үед Илх ганцаараа коридорт гарч ямсгаа авав. Гэтэл шалан дээр нэг хүний дүрс хөвтөж байхыг харлаа. Тэр даруй гүйж очоод нөхдөө дуудлаа. Бүгд ойртож очоод л мэдэв. Тэр нь хөөгдөж гарсан математикийн багш байжээ. Сайхан сэтгэлт Грэс даруй урагш очиж шархыг нь шалгав. Майк гинэт анзаарлаа. Багшийн нөгөө гар дээр дахиад нэг шин шарх нэмэгдсэн байв. Тэр сануулах гэж ам нээх тэр мөчид багшийн бие хүчтэй татханаж эхлэв. Тэр яг энэ мөчид амьд өгтөл болж хувирчээ. Грэс зүгтаж амжилгүй доор нь дарагдав. Илхий урагш ухасгийн багшийн хүзүүнээс хамаг хүчээрээ зуурлаа. Аль зөнгөөрөө нэг удаа буутчихв. Ноцолдож байсан гурвал тэр дороос алцгаав. Кири яран гар бууг булааж авлаа. Тэгээд хөдөлсөөр байсан багшийг нэг сумаар дуусгав. Тэр үед л бүгд анзаарлаа. Грэсийн хөвлөд сум туссан байв. Аль бүх биеэрээ чичрэн газар сөхөрч суулаа. Өөрийнхөө эгчийг санамсаргүй буудсан нь илт байв. Ердөө хэдхэн өдрийн дотор аль эхлээд ээжигээ, дараа нь эгчигээ алдав. Тэр ухаангүй мэт ил рүү дайрлаа. Илхий өөрийнх нь харах үнцгийг хаасан гэж боджээ. Гомдол цөхрөлтөө автсан Илхий дөнгөж босохдоо хагас сарын өмнө гэгдсэн утсаа санаандгүй олж харав. Түүнийг бүрч их баярлуулсан зүйл нь дүүн түүнд зурус илгээсэн байлаа. Тэр өөрийгөө гэртээ буцаж ирсэн гэж бичжээ. Энд их аюулгүй харагдаж байна гэсэн байв. Гэвч утасны сүлжээ 7 хоногийн өмнө тасарсан. Энэ зурус нилээд эрт илгээгдсэн нь тодорхой байлаа. Эдгээр өдрүүдэд
Гадаад ертөнцид юу болсон гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэд угаасаа зэрэгэлдэх хот руу явхаар төлөвлөж байсан. Замдаа яг Элигийн гэрийн хажуугаар өнгөрөх байлаа. Тэр дүүгээ аваад хамтдаа энэ жижиг хотоос явахыг хүсв. Кэрри, Майк хоёулаа Элигийн дүүтэй нэг ангид сурдаг байсан. Тиймээс тэд энэ саналыг татгалзах шалтгаангүй байлаа. Гэхдээ явхаасаа өмнө Элкарбо Алигийн гарт байгааг санав. Харин тэр анги руу ормогц. Гинэт буун дуу сонсогдов. Аль ихчийнхээ цогцсны дэргэд амиа хорлсон байлаа. Нүд ирэмхийн зөөр Кэрри тэр гурвс үздэв. Тэд сургуулийн том хаалгыг болгоомжтой түлхэн нээв. Тэгээд төмөр торон хашааг давж гарав. Гудамжаар хаасайгүй цогцос хөвсөрхийг харлаа. Бүхэл жижиг хот өхмөл хот болсон мэт байв. Гэвч тэд болгоомжтой урагшилж байх яг тэр үед газарт хөвцөн цогцснууд гинэт босоод ирэв. Эдгээр зомби нар хүчээ хэмнэх гэж бүр хүлээлийн горимд ордог гэж хэн санах вэ? Кэрри тэр гурав хамаг хурдаараа зүгтв. Араас нь хөөсөн зомби нарыг арай гэж салгалаа. Тэд түр амрах газар эхлээд олохоор шийдэв. Хаалганы цоожийг хүшиж нээх тэр агшинд чих дүлэрэн тохиолол хангинав. Кэрри тун хурдан унтраасан ч харамсалтай нь бөөн зомби аль хэдийн цугларч эхэлжээ. Тэд эмгэнэлтэйгээр нэг зүйлийг ойлгов. Өөрсдөө байшин дотор хавчигдсан байлаа. Кэрри цаашид хүлээж болохгүйг мэдэж байв. Зомби орширвол хизээ мүдгүй дайран орж ирнэ. Тэр хоёр сайн найздаа намуухан баяртай гэж хэлээд хаалгаар цахилгаан мэдгүй гарлаа. Замын турш чангаар орилж бүх зомби нарыг өөр рүүгээ татав. Майк, Эл хоёр энэ боломжийг ашиглан байшингаас зүгтэж гарав. Энэ удаа тэд хавьгүй болгоомжтой болов. Нэг алхахдаа 3 алхмын цаадахыг харж тархаа бутархаа зомби нарыг тойрон өнгөрөв. Эцэст нь Элигийн гэрийн ойролцоо ирлээ. Урд хаалга модон банзаар битүү хадсан байгааг хараад Элигийн сэтгэл харанч баярлав. Энэ дүүгийнх нь хийсэн зүйл байх ёстой. Тэр хоёр чимээгүйхэн нарын хашаа руу тойров. Гадна ханы хашлаг даган хоёр давхар тавирав. Хэдэн 7 хоногийн дараа Эли эцэст нь гэртээ буцаж ирлээ. Энтхийн эд зүйлс явах үеийнхтэй яг хിവэрэ байв. Түүний зүрхэнд гинэт төгшөөр төрлөө. Тэр болгоомжтойгоор зочны өрөөнд очив. Эли буудан дээрх танил нурууг олж харлаа. Охин дүүгийнхээ нэрийг аяархан дуудлаа. Лили. Гэтэл нөгөөх нь гинэт түүн рүү үсрэн дайрна гэж сансангүй. Дүүн аль хэдийн зомби болсон байжээ. Эли дотор хуу гашуу хилэнгээ хүчээр дарж Ломо өргөн өөрийн гараар дүүгээ дуусгав. Тэр Майкийн тэрвэрт унан дуугаа барин уйллаа. Өдөр шөнөгүй санаж явсан дүүн эцэстээ өөрийнх нь гарт амь тавив. Харин энэ бүхний эхлэл болсон хүн хажууд нь зомби болсон эцэг нь байлаа. Хэрвээ тэр үед Эли гэрээсээ яваагүй байсан бол дүүн магадгүй амиа алдахгүй ч байсан юм билүү. Түүхийн төгсгөлд Эли Майк хоёр машинд суулаа. Тэгээд цөхрөсөөр дүүрсэн жижиг хотоос хамтдаа холдон одов. Ингээд энэ бол сургуулилт биш киноны бүх үйл явдал дуслаа. Энэ зомби киног ерөнхийд нь хэлбэл үзээд алдахгүй бүтээл байна. Ялангуяа вирус дөнгөж дэгдэж эхлэх үед эмгэнэлт өөр амьсгалыг үнэхээр онож харуулжээ. Гэхдээ сургуулийн хэсгүүд арай сунжирсан санагдана. Сонирхсан найзууд байвал их киног нь үзээд үзээрэй. За өнөөдрийн тайлбар ингээд өндөрлөе. Дараагийн дугаараар уулзъя.